Сайн байцгаана уу? Солонгос хэлийг содон аргаар хичээлийг бас нэгэн шинэ дугаарыг эхлэх гэж байгаадаа баяртай байна. Түрүүчийн хичээл дээр бид нэр газар буюу G гэсэн ханз орсон үг үзсэн болоод өнөөдөр тэнгэр гэсэн ханз орсон үг үзэх гэж байна. За тэнгэр гэсэн ханз маань ийм ханз байгаа. Чон гэж дууддаг. Чон. За түрүүчийн хичээл дээр бид нэр чонжи гэдэг жишээ мөн дурдсан байгаа. Газар тэнгэр, чон нь газар, жин. Чон нь тэнгэр, жин газар. Тэгэхээр чонжи нийлэх юм бол ертөнц. Хорвоо ертөнц гэсэн юм утгатай болно. Тэгээд энэ жишээ чонжи гэсэн үг орсон жишээ дэлгэрүүлээд хэдэн жишээ дурдвал жишээлх юм бол чонжи чай. Чай гэсэн үг байдаг. Газар, тэнгэр, чай ялгаа. Газар тэнгэр шиг ялгаатай. Бид нар ч гэсэн хэрэгэлдэг үстэй. Их ялгаатай юм хэлэхдээ хүч нэмэхтэй газар тэнгэр шиг ялгаатай. Тэмээ ямаа шиг гэж ярьдаг ч гэсэн газар тэнгэр шиг гэж бас хэлдэг. Яг тэрнтэй адилхан солонгосоор ч гэсэн чонжи чай гэж хэрэгэлдэг байх нь байна. За мөн чонжирэл түрүүний хичээл дээр дурдж байсан чонжирэл чанжуу 했다 гэсэн үг байдаг. 하나님이 전지를 창조했다 гэж Библи эхэлдэг. түрүү 만들었다 гэж би хэлээ явсан бол яг юун дээрээ бүтээх буюу 창조 гэсэн үг хэрэгэлсэн байдаг. 전지를 창조했다. газар тэнгэрийг бүтээсэн. 창조 энэ 창 гэдэг бүтээх гэсэн утгатай 창 гэдэг үгийг дараагийн хичээл дээр бид нар бас үзэх болно. За 천장 гэдэг үгийг тайлбарлая. 천 энэ тэнгэр байж таарна 장. 장 гэдэг нь хаах, магта, магалжан. хаах гэсэн утгатай үг байгаа. 천장. тэнгэрийг хаах. тэнгэрийг хаадаг зүйл юу вэ гэхээр дээр байгаа. Одоо нэгэсэндээ хүмүүс дээр үед юу гэж энэ ханзны хэрэгдэг хүмүүс юу гэж бодож байсан бэ гэвэл дээвэр тэнгэрийг дээр нь байгаа тэнгэрийг хаагаад байгаа зүйл гэж харсан байна л да. Усал сонирхолтой илэрхийлэл байгаа биз? Энэ хаах гэсэн утгатай жан орсон үгийн жишээ. 장벽 гэдэг үг байдаг. Бэрхшээл саадыг ямар нэг юм бэрхшээл саадыг 장벽 гэдэг. Тэгэхээр энэ 전장 гэдгийн жан бэрхшээл саад гэдгийн хаалт гэдгийн жан хоёр нэг ханз гэсэн үг. хаах гэсэн утгатай. За таазыг 전장 гэдэг. 천재 천년 гэдэг хоёр үгийг хамт тайлбарлаж 천재. 자 천재 천 мэдээж тэнгэр. 제 гэдэг нь 제주. 아비아스 билег авиас гэдэг нь 제주. Тэгэхээр тэнгэр авиас гэсэн хоёр үг болчихж байгаас юу гэсэн үг вэ гэхээр төрөлхийн тэнгэрээс зайсан гэж бид нар бас ярьдаг. тэрнтэй адилхан төрөлхийн авиасыг 천재 гэдэг байна. төрөлхийн авиас гэхээсээ илүү төрөлхийн авиастай хүнийг 천재 гэж ярьдаг. сууд ухаантан 천재. 그는 천재야. тэр чинь сууд хүн, гоц хүн, гойд хүн. Энэ тохиолдолд 천재 гэж хэрэгэлдэг. За энэ 제주 гэдгийн 제 өөр ямар тохиолдолд хэрэгэлдэг юм бэ гэхээр 재능, 연재, 교육. 재능, авиас чадварыг 재능 гэдэг. нөгөө түрүүчийн хичээлээр бид нар үзчихсэн 능력 гэдэгт ордог 능 байгааз авиас чадвар гэсэн хоёр үг нийлэхээр авиас чадвар. Яг тэр Монгол илэрхийлэлтэй дүүж байгааз 연재 энэ 교육 гэдэг 교육 буюу боловсрал гэсэн үгтэй хамт хэрэглэгддэг хөвчлэн 연재 교육. гойд хүүхдийн сургууль. гойд хүүхдэд зориулсан тусгай сургууль. 연재 교육. авиастай хүүхдүүдийн боловсруулж байдаг юм уу? Иймэрхүү байдлаар 연재 교육 нэлээд хэрэглэгддэг үг байгаа. За 천연. 자 гэдэг
ханз өөрөө гэсэн утгатай жа гэдэг ханз дээр ярьж байсан. Чаяон байгаль гэсэн үгийг тайлбарлаж байсан. Чаяон за ингээ чаяон байгаль. Чаяон байгаль гэдэг маань солонгосоор ханзаараа ямар утгатай вэ гэхээр за өөрөө yon бий болох гэсэн утгатай. Өөрөө бий болсон аяндаа бий болсон зүйлийг байгаль гэж ойлгодог гэсэн. Тэгэхээр энэ yon өөрөө бий болсон чаяон гэдгийн yon явж байгаа юм. Тэгэхээр чонён байгалийн өөрөө бий болсон. Жишээлбэл байгалийн баялаг гэдэг дээр чонён чавон гэж хэрэглэдэг. Байгалийн чавон. Байгалийн баялагийг чонён чавон гэдэг. Мөн монголоор бол байгалийн гэж хэрэглэгддэг гэж орчуулдаг. чонён газ. Байгалийн хий. Байгалийн хийг газыг чонён газ гэдэг. 천국, 천사, 천사, 천주. 자, энэ 3 үг. 천국, 천, тэнгэрийн 국, 한국, улс, тэнгэрийн улс. тэнгэрийн улс буюу Диваажин. Диваажин 천국 гэдэг. За нэлээд дээхэн үед 천국의 계단 гэдэг телевизийн цуврал кино, драма гарч нэлээд алдаршиж байсан. Та бүхэн санаж байгаа тэнгэрийн шат гэж. Тэрийг солонгосоор бол тэр чигээр нь 천국의 계단 байх нь. Мөн солонгост ажиллаж байгаа хүмүүс, ажиллаж амьдарч байгаа хүмүүс альба 천국 гэдэг үгийг нэлээд харсан байх. Залуучууд альба 천국. Энэ бол сайт байдаг. Нэгсэндээ ажил жуулчлалын байгууллага гэхүүдээ альба 천국 гэж байдаг. альба цагийн ажлыг арбайт буюу альба гэдэг. альба 천국. альбагийн Диваажин. Энийгээр энэ сайтнаас ажлын талаар мэдээлэл өгдөг сайт гэсэн үг. Орж үзсэн хүмүүс байгаа бах. Ажил хийж үзсэн хүмүүс нэг ийм үгийг сонссон байхаа. Чонсуу 계단. ялангуяа эмэгтэйчүүд их хийдэг ажил. 계단 чонсуу. Сонссон. 계단 чонсуу. Чонсуу цэвэрлэгээ. 계단 шатны цэвэрлэгээ. Шатны цэвэрлэгээний ажил нэлээд байдаг үз. Тэр бас 계단 байх нь байна. Энэ дээр цаашаахаа үргэлжлүүлээд энийг садари гэдэг үг бас гарч ирнэ. Садари. Эрэгтэйчүүд энэ үгийг сонссон байх шат хэрэгэлдэг. Саягт ч юм уу тийм ээ. Байшингийн шатыг өксдөг байшингийн шатыг одоо голцоо сэмэнд нь тийм ээ. Энэ шатыг садари 계단 гэдэг байна. Харин нөгөө хөдөлдөг иймэрхүү ийм шат аваа явцдаг зөөчдөг. Энийг болохоор садари гэдэг. Хоёулаа адилхан шат гэхдээ ялгаатай. 천사. 천 тэнгэр, саа нь болохоор илч гэсэн утгатай. Жишээлх юм бол 대사관. 사자. 일치. элчин сайд. элчин сайд улсын элч биз? Тийм учраас энэ саа орж байгаа. Тэгэхээр төлөөлөгч, улсын төлөөлөгчийг 대사관 гэдэг. элчин сайдыг. элчин сайдын яам гэхэд гуан залгачдаг. 대사관. Монгол 대사관. Ямар нэгэн улсад байгаа гэхэд жүү ингэ залгадаг. Солонгост байгаа Монголын элчин сайд гэх юм бол жүү 한국 Монгол 대사관 гэж хэрэгэлдэг. Энэ үгийг амархан тогтоох байхаа гэж бодож байна. Мөн саажа гэж хэрэглэгддэг. Илч гэсэн утгаар. Энэ бол арслан гэдгийн саажа биш.
Солонгосоор англиараа бичихэд адилхан байгаа мөртлөө цаад утга нь өөр гэсэн үг. Энэ бол илч гэдгийн саа. Тийм учраас илч. Ном зохиолууд дээр түүхэн зохиолууд дээр ч юм уу нэлээд гарна саажаа гэж хэрэглэгддэг гэдгийг бас давхар сануулъя. За чонжу. чонжугё гэж ярьдаг. Чон тэнгэр, жүү гэдэг нь эзэн, тэнгэрийн эзэн. Энийг католикийн шашныг Солонгост чонжугё гэдэг. чонжу. сончонжог гэдэг нэг үг байдаг. сончонжог тэгээд за энийг давхар бичиж. чон 생 영 연분 선천 선 өмнө гэсэн утгатай сон тэнгэр нэр үгээс тэмдэг нэр үүсгэхдээ жог гэдгээс алгадаг байгаа. Ер нь нэлээд хэрэглэгддэг. жог. Өмнө гэсэн утга гараад ирж байгаа. өмнө нэгсэндөө за чон гэдгийг тэнгэрийн буюу цаанаасаа төрөлхийн гэдэг утгаар навж үзэхэд төрөхөөс өмнөх төрөлхийн гэсэн үг. Төрөхтөө бий болсон. төрөлхийн монголоор бол тэрийг сончон жог гэдэг. Жишээлх юм бол яг уу сончон 병 гэж байж болно. 선천 병 төрөлхийн өвчин. 선천 적 төрөлхийн жэнэн төрөлхийн авьяас гэхэд ингэж хэлж болно. 선천적 жэнэн төрөлхийн. Энэ сон өмнө гэдгийн эсрэг нь хүү байгаа. ард. өмнө ард. хүч тэгэхээр эсрэгцүүлэх юм бол хүчон жог болох нь дээ. төрөлхийн биш. амьдралын явцад бий болсон зүйлийг хүчон жог гэдэг. хүчон. Сүүлд бий. төрөхөөс өмнө биш, төрөлхийн биш. Дараа нь бий болсон. Төрснөөс хойш бий болсон зүйлийг хүчон жог гэж хэлж байна. 천생연분 гэдэг үг байдаг. манай Монгол заяаны хань гэж ярьдаг тийм үү? Цаанаасаа заяатсан гэсэн үг. Тэнгэрээс ч юм уу, Франц ч юм уу заяагаад өгсөн. Тэрийг солонгосоор 천생연분 гэдэг. чон тэнгэр цаанаас эсвэл цаанаасаа тийм ээ? 생 төрсөн. 연 холбоотой. бүн гэдэг бол энэ хуваах гэсэн утгатай хувь тавилан гэж ойлгож болно. хувь тавилан, төрөлхийн хувь тавилан. хувь тавиланд гараа авчирсан ханч гэж ярьж байна. Энийг солонгосоор 천생연분 гэж хэлдэг. чон гэсэн үг маань ханзан маань гол гэсэн утгаар хэрэглэгддэг. гол гэсэн утгаар орохдоо нэг иймэрхүү байдаг. гол. За. Энэ дээр инчон гэдэг үгийг их сонссон байх. инчон гэдэг хэрний инчон ч өөрөө юу юм бэ гэж. ямар утгатай юм бэ? инчон гэдэг маань гол гэдгийн чон болж таарж байгаа юм. гол. Энэ гэдэг нь нэгүүлсэл инэрлж гэдэг юм уу тийм утгатай. Манайхаар бол одоо буянт гол гэж байдагтай адилхан тиймэрхүү утгатай гэж ойлгож байна. Монголчлох юм бол буянт гол гэж ойлгож болохоор болж таарж байгаа инчон. Тэгэхээр инчон гэж ярихдаа та нар эн чин нэрээ ийм утгатай гэсэн шүү дээ. гол гэсэн утгатай чон гэсэн инчон гэдэг нь тийм утгатай гэсэн. Тэгээ монголчлох юм бол буянт гол гэдэгтээ дүүх нэртэй юм байна гэж ингэж бодож ойлгож болох нь байна. За мөн сан чон. сан гэвэл ийм ханз байдаг. чон гэвэл сая бид нэр дурдсан. Энийн ханзыг бол ингээд бичих юм шиг байна. сан чон уул ус болж байна. голлын нэрнүүд чонгэ 천 이천 신천
신천역. газрын нэр байгаа. Чонгичон. Энэ бол усны нэр. Тундэмүний хажуугаар урсдаг шичон 50-аар урсдаг голыг Чонгичон гэдэг. Эдний ерөнхийлөгч, өмнөх ерөнхийлөгч Им Ям Баг энэ хотын дарга байхдаа энэ голыг сэргээж маш гоё болгосон гэдэг. Тэр голны маань нэр нь Чонгичон байгаа. Чон гэдэг нь гол гэсэн утгатай. Чонгэ нь болохоор тунгалаг цэвэр. Тэр ерөнхийдөө тунгалаг гол. Тунгалаг тамир гэдэг шиг тунгалаг гол гэсэн утгатай болж таарж байгаа. Гэтэ энэ газрын нэр гэдгийг бодороо газрын нэр нь ч гэсэн өөрөө ханзаараа ямар нэгэн утгатай байдаг. Ичон. Ичон гэж хот байдаг. Энэ голын чон юм болов гэж бодсон чинь мөн юм байлээ. Гол гэдгийн чон. Ичон гэдэг нь өөрөө ли пёлли тав тох гэдэгт ордог ри. Амгалан гол ч юм уу тийм ээ. Иймэрхүү утгатай юм байлээ. Шинчонёк гэж байдаг. 2 дугаар шугамны тэр доор энийг андуурч болохгүй. Хоёр бодол байдаг. Шинчонёк. Шинчонёктой андуурж болохгүй. Шинчонёк. Энэ хоёрыг андуурчих юм бол нөгөө эсрэг талд байдаг учраас шал өөр тийш явчихна гэсэн үг. За шинчон гэдэг нь бол энэ шин гэдэг нь аль нь монголоор шин гэсэн утгатай. Шин гэсэн ханзан адилхан. Энийний чун нь болохоор тосхон, шин тосхон, шинчун. Одоо ихтэй сургуулиуд байдаг, Янсаг их сургууль байдаг, Эва эмэгтэйчүүдийн их сургууль байдаг, Согонд их сургууль байдаг. Тэр яг болохоор шинчун яг. Тосхон гэсэн утгатай, шин тосхон. Энэ бол метроны буудлыг яг гэдэг тийм үү. Шин чон нь болохоор шин гол. Шин гол гэдэг газрын нэр нь тийм байх нь байна л да. За иймэрхүү байдлаар газрын нэр ч гэсэн ханзыг нь харах юм бол бүгд утгатай байдаг. Чон гэсэн ханз тэнгэр гэсэн утгаар хэрэглэгдэн, мөн гол гэсэн утгаар хэрэглэгдэн. Түүний дээр за бид нар мэдж байгаа чон, мянгыг чон гэдэг тийм үү. Тоогоор хэрэглэгддэг. Дээрээс нь чон дао гэсэн утгаар хэрэглэгддэг байгаа. Дээл мандын чон чонч гэдэг юм уу? Иймэрхүү байдлаар хэрэглэж болох юм шиг байна. Чон. Яг ууд гамч байдаг юм уу? Иймэрхүү байдлаар хэрэглэдэг ч гэсэн чон гэж хэрэглэгддэг байна. Даавг. За энийг бол зүгээр санаж явахад илүүдэхгүй гэж хэлж байгаа. Чон мянга вон 조차 없다. 조차 없다 гэдэг нөхцөл. Мянган вон тийм үү? Мянган вонч алга. Ямар ч мөнгө байхгүй. Энийг бүр ингэж хэлж болно. Дэлгэрүүлэх юм бол ман 원은 건영. Тэгээд 만 원은 건영, 1000원조차 없다. 10,000 won битгий хэл. 10,000 битгий хэл 1000 won ч алга. Гэхэд 1000 won은 건영, 1000원조차 없다. За ингээд үгээр өнөөдрийнхөө хичээлийг өндөрлөе. Дараагийн хичээл дээр уулзлаа.